6 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг эсэлтийн шалгалт явагдаж улсын хэмжээнд 49 мянга гаруй шалгуулагч 10 судлагдгын хичээлээр шалгалт өгсөн. Өнөөдөр Дархуул аймгаас эсэлтийн шалгалтад 2 болон түүнээс дээш хичээлээр 700-аас дээш оноо авсан 73 сурагчдад батламж гардуулж 500 мянгаас 12 сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо. Мөн эсэлтийн шалгалтад 5 болон түүнээс дээш сурагчид нь үнэмлэхүйн амжилт гаргасан 11 багшийг 1-ээс 2 сая төгрөгөөр тусдаас урамшууллаа. Дархуул аймагт энэ хичээлийн жилд 1746 сурагч төгсөж 1179 сурагч эсэлтийн шалгалт өгснөөс 8 сурагч 800 оноо авсан бол олон улсын шалгалтын оноогоор дүүцүүлж давхарцсан тоогоор 65 сурагч 800 онооны болцол хангажээ. Би эсэлтийн өнөخ шалгалтыг 2 хичээлээр өгсөн. Англи хэл нийгэм. Англи дээр болохоор 800 оноо чадсан. Нийгэм дээр болохоор 600-аас дээш оноо авсан. Бэлтгэсэн англи болохоор бэлтгэсэн багш хэм бол 2 багш байгаа. Оюулзын багш, Inspire сургуулийн төвийн бас манай сургуулийн англи багш, оюун төвийн багш гэдэг байгаа. Нэгэн дээр болохоор амар зай багш байгаа. Тэр бүх багш нартай маш их талархаж байгаа. Ийм өндөр оноо авахад зөндөө тусалж дэмжсэн. Бэлтгэсэн багш гэвэл одоо физикийг одоо манай Батүлэг багш, математикийг одоо манай Гişгүү багш, тэгээ англиг одоо Цэгаан багш заасан. Тэгээ бэлтгэж тусалсан. Ямар хичээл дээр ямар оноо авсан бэ? Физикдээ 702, англидээ 711, тэгээ математикдээ 670 авсан. Ингээд одоо азтагаас одоо юм бэлэг авч энэ бол гоё л энэ одоо цаашдаа энэ цэглэхэн инженерээр сурах гэж байгаа. Би Дархан Патис сургууль сурдаг. Одоо энэ засаг дарга урамшуулж байгаа 1 сая төгрөгөөр би бас их баашхарч байгаа. Сэтгэл хангалуун байна. Тэгээд энэ батламжээр би өөрөө сад өгсөн, сатын шалгалт 2 удаа өгсөн. Эхнийх дээр муу өгөөд өөрийгөө сайн мэдээд тэгээд хоёр дахь дээр өгдөө өөр дээрээс яг өөрийнхөө алтан дээрээ бэлдэж тэгээд илүү их бэлдээд тэгээд 760 оноо авч 800-аар дүүцүүлж энэ засаг даргын югаар урамшууллаар би 1 сая төгрөг авсан байгаа. Би бэлтгэсэн багш мөнх шаардлагатай их талархаж байна. Манай намайг их бэлдэж яг алдаан дээр тулгуурч ажилласан би багштай бол хайртай. Тэгээд энэ шалгалтыг өгөхөд их сэтгэл санаагаар минь бэлдэж дэмжиж явсан гэр бүлийнхантаа би хайртай. Би эмээ өвдөө өссөн. Миний эмээ өвөө минь намайг их дэмжиж их бэлтгэж явсан. Тэгээ их дэмжиж тэгээ энэ шалгалтыг өгч тэгээд Ямар мэргэжлэр суралцсан? цаашдаа би програм хангуулж мэдээлэл зүйн технологиор сурах гэж байгаа. Миний хувийн чиглэл юм байгаа. Өөрийн дуртай. 38 сурагчин 600-аас дээш оноо авсан ийм амжилт бахархам амжилт үзүүлээд байна. Тэгээд бүх шамнартаа үнэхээр их баярлж байна. Тэгээд шамнартаа амжилт хүсье. За тэгээд бидний маань одоо хичээл зүтгэл те өдөр тутмын зорилготой хүргэсэн тэр хичээл зүтгэл бол үнэхээр үр дүнгээ өгсөн гэж харагдаж байна. Тэгээ мөн одоо дэмжиж ажилладаг, дэмжиж тусалж тийм ээ ойлгож ажилладаг байдаг эцэг эхчүүдтэй бас талархал илэрхийлдэг. Одоо боловсролын одоо салбарт онцгой анхаарал хандуулж тийм ээ ингэж сурагч багш нарыг урамшуулдаг аймгийн засаг дарга аз жаргал болон аймгийн удирдлагуудаа мөн чин сэтгэлээсээ баярсан талархснаа илэрхийлье. Сэргэлэн Батын жавхлан төгсөн маань математик хичээлээр аймагтаа нэгээр жагсан 800 оноо авсан. Ганц тулгын амар минь маань бас 780 оноо авсан. Одоо Колумбус физикийн олон улсын тэмцээнд оролцох гэдэг явцсан байгаа. Мөн хин амар жаргал Эрдэнэ бэлэг 2 маань бас сатаар 800 оноо авсан гэдэг нийт 4 хүүхэд. Бас их шиглэн нандин өсөлт маань бас 800 англиар авсан байгаа. Гэт нийт шавнартаа ирээдүйн амьдралд хамгийн аз жаргал сайн сайхан хүний хүсье. Мундаг шавнартай араар багч байгаа шүү багш гэж хэлнэ тий. Дархуул аймаг улсын хэмжээнд англи хэлний шалгалтын дүнгээр сүүлийн 4 жил улсдаа тэргүүлсэн амжилтаа баттгсан бол монгол хэл, газар зүй, физикийн хичээлийн амжилт дээшилсэн үзүүлэлтүүд гарчээ. Энэ жил аймаг орон нутгаас амжилт гаргасан багш сурагчдыг 6 дахь жилдээ урамшуулж 73 сурагч 11 багшид нийт 99.5 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг энэхүү олгож байна. За улсын их баяр наадмын босгон дээр 2025-26 оны хичээлийн
жил эсдийн ерхий шалгалтад амжилтаа өгсөн нийт одоо 70 орчим сурагч 73 сурагчтай одоо амжилтын батламжийг за мөнгө урамшуулыг олголоо. Тэгэхээр жил ирэх тусам манай ерхий боловсролын сургууль төгсөгч хүүхдүүд маань за эсдийн ерхий шалгалтад дүүцүүлж өгөх за мөн эсдийн ерхий шалгалтанд амжилт үзүүлж 800 авах энэ одоо шалгуур нь улам их одоо агчаагаад нэг таатай байна. Ялангуяа энэ жилийн хувьд бол урьдчилж дүүцүүлж шалгалтын оноогоо 2 буюу түүнээс дээш хичээл за 1 хичээл дээр 800 оноо авч шалгалтаа тэнцвүүлсэн маш олон сурагч байлаа. За дээр нь эсдийн ерхий шалгалтаар 8 хүүхэд маань одоо 800 оноог одоо авлаа. За эдгээр хүүхдүүдэд 1 саяас 12 сая хүртэл төгрөгийн урамшууллыг олгож байна. За мөн одоо бэлтгэсэн багш нартаа энэ урамшууллуудыг олголоо. Тэгэхээр жил болгон боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд амжилтаа суралцж төгсөж байгаа сурагчдаа урамшууллахын ажил маань одоо үргэлжлэн хийгдэх болно. Тэгээд энэ жил амжилт үзүүлсэн нийт сурагчдаа мөн багш нартаа эцэг эхчүүдэд нь одоо өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөө. Ирээдүйн их зам маань дардан байж хүүхд залуучууд маань одоо энэ боловсрол олох одоо ирээдүйн их замдаа амжилт үзүүлэхийг хүсье өрөө. Баярлалаа. Эдгээр сурагчдаас оюуны ирээдүйн сургуулийн 12-ын 11 ангийн төгсөгч Саруул эсэлтийн шалгалтыг 4 хичээлээр өгч 725, 740, 776, 635 оноог тус тус авсан. Мөн 2 хичээлийг олон улсын шалгалтын оноогоор дүүцүүлэн тус тус 800 оноо, нийт 4476 оноо авч хамгийн өндөр амжилтыг үзүүлж 12 сая төгрөгийн урамшууллыг авлаа. Шалгалтаа амжилттай өгсөн нийт сурагчдаа болон бэлтгэсэн багш эцэг эхчүүд нь баяр хүргэж цаашдын сурлага хөтөлбөрт нь өндөр амжилт хүсье.